Сайн байцгаана уу хүмүүс те. За энэ хичээлийн бичлэгийг үзэх өдрийн мэд хүргэе та нартай. За бид одоо нэгж сэдвийн хувьд эрх зүй гэсэн бүлэг сэдвийг үзээд ерөнхийдөө дуусч байна. За хичээлийн агуулгын хүрээнд эрх зүйн зөрчил гэсэн сэдвийг үзэж байгаа. За энэ агуулгыг одоо онлын хувьд, мэдлэгийн хувьд дэлгэрүүлэн судлах үүднээс багш нь өнөөдөр материалог ба процессын эрх зүйн зөрчил гэж юу вэ гэдэг ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарлаж бичлэг явуулж байна. За ер нь бол эрх зүйн зөрчил гэж юу вэ гэдгийг бол бид судалсан байх. За эрх зүйн зөрчил гэдэг нь эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, хууль эрх зүй, ёс зүйн эсрэг чиглэсэн нийгэмд хор уршиг бий болгосон, хууль зүйн болон ёс суртахууны хариуцлага хүлээлгэхээр заагдсан гин буруутай үйлдэл эсвэл үйлдэлийг хэлнэ гэж байгаа тийм ээ. За тэгэхээр альва үйлдэлийг эрх зүйн зөрчил гэж үзэхийн тулд тэр нь тодорхой шинжүүдийг агуулж байдаг бөгөөд за бүрэлдэхүүний хувьд бол 4 элементийг бол хангасан байдаг. За энэхүү эрх зүйн зөрчил гэж үзэх энэ шинжүүдийг бол бид 4 ангилдаг. За тухайлбал хууль бус шинж, гин буруутай байх, нийгэмд хор аюултай байх, хариуцлага зайлшгүй байх гэсэн ийм шинжүүд байна. За хууль бус шинж нь гэхээр зэрэг эрх зүйн хэм хэмжээг шууд бусаар зөрчсөн эсвэл үүргээ биелүүлэггүй байх ийм шинж байна. За гин буруутай байх гэдэг нь болохоор зэрэг тухайн этгээд өөрийн үйлдэлийн хууль бус шинжийг ухамсарлсан санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байт юм байна. За нийгэмд хор аюултай байх гэхээр зэрэг эрх зүйн үр дагавар бий болгож бусдын эрх ашиг сонирхолд тодорхой хэмжээний хохирол учруулсан байт юм байна. За зайлшгүй хариуцлагатай байх гэдэг нь болохоор зэрэг зөрчил үйлдсэн этгээдэд хуульд заасан захиргааны эрүүгийн, иргэний эсвэл сахилгын хариуцлага хүлээлгэхээр ийм шинжүүдийг хангасан байт юм байна. За ер нь бид нар эрх зүйн зөрчлийн бүрэлдэхүүн хэсгүүд гэдгийг гарах 4 ангиллаар авч үзэж байгаа тийм ээ. За объект, объектив тал, субъект, субъектив тал гэж үзэж байгаа. За объект гэдэг нь болохоор зэрэг хуулиар хамгаалагдсан өрчлөлт өртөж байгаа нийгмийн харилцаа. За жишээлбэл хүний амь нас, өмч хөрөнгө, за нийтийн хэв журмыг зөрчиж байгаа байдал байж болно. За объектив тал гэдэг нь зөрчлийн гадаад илрэл буюу үйлдэл байна. За үйлдэл буюу эсвэл үйлдэлгүй түүний улмаас гарсан хор уршиг. За үйлдэл ба хор уршигын хоорондох шалтгаанд холбоо энд объектив талд хамааруулан үзэж байна. За үүнд зөрчил үйлдсэн цаг хугацаа, орон зайс хамаардаг юм байна. За субъект гэдэг нь болохоор зэрэг зөрчил үйлдсэн хуулийн хариуцлага хүлээх чадвартай ийм хүн эсвэл хуулийн этгээд байна. За иргэний хувьд бол тодорхой насанд хүрсэн хариуцлага хэрэг хүлээх чадвартай байдаг талаас нь авч үзэж байна. За субъектив тал гэдэг нь хэрэг үйлдэгчийн хувьд санаатай эсвэл болгоомжгүй сэтэл зорилготойгоор үйлдсэн ийм зөрчлийг хэлдэг байх нь. За эдгээр 4 элементийн аль нэг нь байхгүй бол тухайн үйлдэлийг эрх зүйн зөрчил тооцож хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болд юм байна гэдгийг анхаараарай. За мөн эрх зүйн онолд материалог болон процессын эрх зүйн зөрчлийг авч үздэг. За тухайлбал бид нар материалог эрх зүйн зөрчил гэж юу юм, процессын эрх зүйн зөрчил гэж юу юм бэ гэдгийг дэлгэрүүлэн тайлбарлая. За материалог эрх зүйн зөрчлийн зорилго нь нийгмийн харилцааны оролцогчдын эрхийг хамгаалах үүрэг хариуцлагыг олгож чиглэдэг. За эргэн хуулийн этгээдийн үндсэн эрх үүрэг хариуцлагыг тодорхойлдог хэм хэмжээний нийлбэр юм байна. За агуулгын хувьд энэ төрлийн зөрчил нь хуулиар тогтоосон зан үйлийн дүрмийг зөрчсөн үйлдэлийг хэлдэг байх нь. Жишээлбэл хулгай хийх, за гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зэрэг эрүүгийн бол иргэний хуулийн зөрчлүүд орд юм байна. За материалог эрх зүйн зөрчлийн үр дагавар нь юу вэ гэхээр зэрэг тухайн этгээд хууль зүйн хариуцлага хүлээх ийм үндсэн нөхцөл болдог. За тэр нь юу вэ гэхээр зэрэг ял шийтгэл, торгуул, за хохирлыг нөхөн барагдуулах ийм үр дагавар үүсгэх юм байна. За тэгвэл процессын эрх зүйн зөрчил гэдэг нь юутай холбоотой вэ гэхээр зэрэг ерөөсөө шүүх ажиллагааг шударга хууль ёсны дагуу тэгш хэрэгтэй явуулах баталгааг хангахад чиглэдэг юм байна. За агуулгын хувьд хуульд заасан хэргийг хянаж шийдвэрлэх ажиллагааны журам, дэс дараалал, хугацааг зөрчих үйлдэлийг хэлнэ. За жишээ нь хэргийн оролцогчид шүүхийн мэдэгдэх хуудас гардуулаагүй байх, нотлох баримт цуглуулах,
журмыг зөрчих зэрэг одоо ийм шүүх одоо үйл ажиллагааны явцад гарсан юм зөрчил байдаг юм байна. За үүний зөрчил нь юу вэ гэхээр зэрэг дөөр дагавар нь юу вэ гэхээр зэрэг шүүхийн шийдвэр хүчингөө болох хэргийг бол дахин хэлэлцэх эсвэл нотлох баримтыг хэргийн материалаас хасах одоо үндэслэл болт юм байна. За ерөөсөө материалог болон одоо процесс эрх зүйн зөрчлийн ялгаа нь юу вэ гэхээр зэрэг за юуг зөрчдөг вэ гэхээр зэрэг материалог эрх зүйн зөрчлийн хувьд бол одоо суур эрх, үүрэг, хориг хэм хэмжээг зөрчдөг юм байна. За процессын эрх зүйн зөрчил нь болохоор зэрэг одоо шүүхийн одоо хэрэг шийдвэрлэх ажиллагааны журмыг бол зөрчдөг юм байна. За материалын эрх зүйн зөрчил нь хаана үүсдэг вэ гэхээр зэрэг нийгмийн амьдралын бүхэл хүрээнд үүсдэг бол процессын эрх зүйн зөрчил нь шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсдэг ийм зөрчил байна. За үр дагавар нь юу вэ гэхээр зэрэг ерөөсөө материалын эрх зүйн зөрчил нь бол хууль зүйн хариуцлага хүлээлгэх байдлаар илэрдэг бол процессын эрх зүйн зөрчил нь одоо шүүх процессын үйлдэл шийдвэрийг одоо хүчингү болгосноор илэрдэм байна. За ингээд бид нар материалог болон процессын эрх зүйн зөрчлийн одоо гол шинж, ялгаа, ойлголтуудыг мэдэж авлаа. За анхаарал тавьсан хүмүүстээ баярлалаа.